За сайн байцгаана уу? Би бичлэг хэлгүй нэлээд удсан байна. Тэгээ нүүрний дасгалаа бас хийхгүй яваад исэн, бүр орхисон байсан. Яагаад орхисон бэ гэхээр бараг 2023 оны сүүлээр яг нөө юм иддэг доодаараа импланттай. Тэгсэн тэр нөө импланттай талын нөө бөөлн нийл хүндүүр ороод өвдөд. Тэгээ эмнэлэгт очисон чинь наад имплантны чинь доор байгаа нөгөө ясна үүрээд алга болсон байна. Тэгээд нөгөө бөөлөндөө ачаал өгөөд имплант чинь бөөлөд чи өвтгöd байна гэсэн. Тийм учраас нөгөө имплант бүгдийг аваад тэгээд одоо наад яс чинь буцаж төлжтөл энэ имплантгүй ингээд тоосон явна гэсэн. Тэгээ тийм учраас би имплантгүй тэгээд тэр талаараа юм идчих болохгүй ясаа төлчихийг хүлээгээд бараг жил шахуу болсон. Тэгээд энэс болоод зөвхөн нэг талаараа идээд яваад исэн нөгөө зүгээр араатай талаараа идээд нэг талын булчин нүүрний булчин хит их ажиллаад сэргээр нөгөө талын нөгөө юм идчих болохгүй тал нь ингээд сул хിവэрэд байгаад тэгээ энэс болоод нүүрний дасгал хийхээр яг нөгөө байнга нөгөө ажиллагаатай юм иддэг талын нүүрний булчин хит чангараад исэн учраас би дасгалаа бүрэн зогсоогоод тэгээд уул нь ингээд дасгалаас заа шинээр хөтөлбөр оруулъя гэж хэлсэн. Ер нь ингээд бүгдийн нэг хэсэг зогсоогоод энэ шүдэ имплантаа дахиж одоо нөгөө сэргээтэл нь ер нь ингээд төр хугацаанд зогсоосон. Тэгээ баг 2023 оны сүүлээс хойш хэр чи баг жил 6-7 сар үргэлжилсэн байна. Тэгээ одоо бол имплантаа одоо бол нөгөө ясан төлжөөд тэгээ нөгөө хоосон зайнда дахиад имплантаа суулгацсан байгаа. За та бүхэн бол одоо миний баг 2023 оны сүүлээс хойш гэдэг чинь баг жил 6-7 сарын хугацаанд нүүрний дасгал ерөөсөө хийгээгүй тийм царайг харж байна. Гэхдээ би нүүрний дасгал хийхгүй ч гэсэн оронд нь нөгөө хүзүү нуруу мөрөн дээр сайн ажилласан. Яагаад тэр нөгөө тэр хэсгийн булчин ч бас ингээд чангараад идэг болохоор ялангуяа наад шиг нөгөө байнгын компьютер дээр ажилладаг олон цагаар нөгөө төвлөрч юм ихээр ингээд хүзүү нуруу байн хүсэж идэг. Тэгээ тэр нь хөшөөд нөгөө булчин бас ингээд чангараад харна нүүрлөг бас ингээд булчинд ингээд нөлөөлөд нүүрний нөгөө булчингийн хэвийн байдлыг алдагдуулаад бас царай зүсэнд нөлөөлөд байдаг болохоор нүүрэн дээр одоо ажиллахгүй ч гэсэн бусад хэсэгтээ сайн ажиллагээд ингээд нөгөө хүзүү мөр нуруунд дээр ингээд сайн ажиллаад исэн чи эсрэгээ нүүрний хэлбэр ерөнхийдөө нөгөө сансныг утгаад хамаагүй гайгүй байгаад байсан. Тэгээ дээр нь жоохон махлаад бас ингээд нүүр арай өөр байгаа. Одоо тэгээд имплантаа суулгацсан учраас удахгүй би одоос нүүрний дасгалын онлайн хичээл эхлүүлэхээр бодож байгаа. Ер нь тэгэл нөө хичээл заахгүй ингээл тагчиг болсон чи хүмүүс ингээл чатаар холбогдоод та хичээл заахгүй мó онлайн хичээл байна уу гэж асуугаал байсан. Тэгээ тэр хүмүүс болохоор удахгүй гэл дандаа худлаа хэлээл яваад байсан. Сурч байгаа хүмүүстэйгээ хамт өөрөө бас ингээд нүүрэн дээрээ дасгал хийгээд нүүрнийхээ бас өөрчлөлтийг та бүхэнтэй бас зэрэг ингээд хуваалцаад явмаар тийм санаа төрсөн. За тэгээ удахгүй онлайн хичээлээ эхлүүлнэ. Би одоо Хятадд явж байна. Тэгээ буцаж Солонгост очиод удахгүй онлайн хичээлийнхэн зарыг оруулнаа. Тэгээ та бүхэн миний энэ одоо яг YouTube сувагтай адилхан нэртэй хишгээс нөгөөдгээд Facebook пэйж байгаа. Тэр пэйж дээр би нүүрний дасгалын мэдээлэл оруулах учраас тэгээд миний пэйж рүү орж зар удахгүй хараарай. За тэгээ онлайн хичээлээр би бол хуучин юм ерөөсөө давтахгүй одоо цоо шин арга барилаар заая гэж бодож байгаа. За тэгээд удахгүй онлайн хичээлээр уулзцгаая.